Тэгээд чи одоо би нэг ажил олж хийх санаатай байгаа. Таньжмаа. Миний хэрэг гарах юм бол намайг дуудаж байгаарэ. Байна уу? Юу нэ? Тий. Би ээж нэ. Сарна яасан гинэ? Юу нэ? За би одоо хочлоо. Аа. Ямар зэвүү амт мэт юм уу одоо? Харин тийм ээ. Өстө дургуурчлаа харимждаг. Би бүр одоо яахаа мэдхий олчвол хийж. Би чамд юу н анханасаа хэлээ үстэй. Монгол залуучуудаас илүү энэ гадаа залуучууд чинь хамаагүй дээрээ гэж. Ийм болох гэдэг юм л тий. Йоо. Согч. Та надад ямар хэцүү байгааг ойлгож байна уу? Дандаа л хүн загимж байх. Ойлгож байна. Мосо ирчүүдээс олж би ч завсан л доо. Гэхдээ энэ муу соо өгөнтэйгээ суугаад станыг жаргаж байгаа штэ чинь. Чи ч ихснэ жоохон сэргэлэн байл та. Баярлалаа. Засаа. Та тэгээд намайг солонгос хүнтэй суугаад байгаа юм уу? Яага болтгүй юм. Үгүй. Ерөөсөө ингэ. Манай нөө Пак штэ. Пакийн найз нь Юсоп гэд нэг солонгос сая ирсэн. Айгуу дайчгүй цал байлаа. Анаа тэрнтэй чамайг танилцуулъя. Тэгээ тэр өштэй караоке ажиллаж байгаа гэж хэлээ. Тэгээ хэр мөнгөтэй? Мөнгөтэй илгүй ядгийн. Чи зүгээр л өштэй наан цаана ороод нэг айтаахан шиг аргалал анашгэ байх юм бол лимончиг атгалал гэсэн үг шүү дээ чи бит хоёр. Лимончик гэж өгж байгаа. Лимончиг л байхгүй юу? Та нэр. За юм аа дээ. За одоо их ч санаа зовх зүйлүүдээ анхны арга хэмжээ түүхтэйх нь биеийн байдал харьцангуй докторчоо тайвширчлаа. Одоо сайхан амраа та. За. За баярлалаа. За. Тэгээд дүү гайгүй. Сансныг бодвол гайгүй шүү. Хөл нь хугараагүй, цуурсан юм байна. Тэгээ шохоотчлаа штэ. Тэгээ өөр ямар нэгэн гэмтэл тархитлуунд гэмтэл төр авчааг үзтээ. Харин ч гайгүй. Нөгөө мөргсөн жолооч нь гэрэл тохиноос дөнгөж хөдөлжсэн хурдан бага байсан юм байна. Тэгээ хэд он хэвтнэ гэж. Өнөөдөр ажиглал гэж ин маргаашнаас гайгүй бол гэрээр нэмчлэе гэж шүү. Ашгүй. Сайн бацгаана. Сайн. Уучлаарай. Би нөгөө мөргсөн жолооч наамаа. Би санаандгүй намайг өстө уучлаарай. Би санаандгүй Өнөөдөр бидэрт хүнд өдөр байлаа. Энэ асуудлыг дараа ярив. Йоо ээж. За тэг. За яваад байгаа. Танайх ч одоо хэдэн давхард байдаг айл байна. Ирч тэр Ашгүй. тэр алга. Манай алга. Гоё алга угаас тэ. За тийм байх гоё алга. Ой. Энэ алга чи хүнтэй. Би бүр өөрөө Бээжингээс явж очсон юм шүү дээ. За. Ой. Та авах юм уу? Надад хэлгүй. Даалгаж өгш. Энхний хайрт хань минь. Энхний хайрт нөхөрч нь хүрээд ирлээ.
Уучлаарай. Айл амдарч. Яа. Хөөш. Чи ч намайг танихаа байчаа юу? Ана. Уучлаарай. Чи хаагур яваад ирж байгаа юм бэ? Юу гудамжнаас авч ирлээ л дээ биш ээ. Гудамжнаасаа. Чи гудамжинд 2 3 хонс юм бол тэгээ гэртээ ирдэг юм уу? Энэ хинтээ явж байгаа? Хийн чи? Ана энэ хүн надад их тусалсан хүн байгаамаа. Намайг энэ гэрт аваад ирлээ шүү дээ. Гэхдээ би юу такси хэмжээл оч л доо. Тэгээ сая гудамжинд танаа нөхөртөө таараад тэгээд аваад ирсэн байхгүй юу? Иймэрхүү зөндөө байдгийг битгий худлаа яриад бай. Та нарыг ямар мэдэхгүй ш. Өөш. Үгүй. Хинээч энэ ихнэртэй өмнө хэлээч чи. Тэгээ бит хоёр унтаагүй. Зүгээр сайхан найзууд байхгүй. Юу вэ? Юу унтах вэ? Юу яриа солиод чи одоо? Чи одоо юу солиороод байгаа бэ? Би сая энэ нөхрийн чинь түнийлийн тэндээс гараа өргөтөн сая авчирсан баг. 6000 цаасаа. Юу яахаараа би 6000 өргөхтэй? Танаа нөхрийг авчирсан. Өгөөд хэлтөө. Үгүй яахаараа би өгөхтэй юм бэ? Өгтөө. Оош. Хаад тавилтаа өгөхгүй. Хөөх яа. Гар мараа барилцсан. Чүм одоо юу юм бэ а? Миний их нэртэй юу хийж байгаа? Юу юм бэ оош? Чи яаж ийм вэ? Барилцсан. Тав. Болооч та хич ор. Би авчирсан болооч. Мөнгө авъя хөөш. Байхгүй. Яа. Байхгүй юм дөө. Яахаар Яста ямар хайр дүүрсэн. Бас мөнгө авъя хөөш. мөнгө ч өгөхгүй бидний хорд. Би ямар 6000 төгрөг авчаад би тэгээ явъя хөөш. Ядчих юм уу? Бариулгүй хэд талах та. Бидний хаалт хэмжээ ажиг цагдаад хэллээ шүү. Юу цагдаа вэ чи одоо? Зин сонсдоо одоо хэр болж байна? Гоё болцсон шүү дээ. Биш. Тэр цаатлаг нэг борооны шүүн байна шүү дээ. Энийг жоохон нааш татаад үлээд. Хэрэг байна уу? Тэгсэн дээр хаа. Чи үзээд хэлтэй тэхүү. Тэгвэл нэг үзээд. Чи энийг яагаад хийсэн бэ? Компьютер хаалаад ерөөсөө болдог. Тэгэхээр задлаад тавьчихсан. Хөш. Нөгөө ганагийн дүр шүү дээ. За. Тэрэн дээр нөгөө гошингийн сайн ахыг тоглоулсан илгийн ам та. Мөнгөнд дийлдэхгүй багш. Багаар бодоход л 6 сая төгрөг. Тавхан эсцэл юм шүү дээ. Гайгүй уулзаад үзье л дээ. Гайгүй дуурах юм билүү. Үзэгчдэд болвол гоё тийм од хүн байвал гоё ихгүй. Хөш. Баги. Чи нэрнгээсээ киногоо 9 сар төгөх гээд юм уу? Би чамаар тоглож яах юм бэ? Арай л дэндэнтэй. Одоо орж ирэх гэж байгаа 2 кино шүү дээ. Тэр хоёр нь продюсер сайтай. Рекламаар бол нүдэн шүү дээ бид нар чинь. Яаж байгаа тийм TK3 нээлттэй хийх гээд. За энэ гуравтаа шуруулах юм бол шатна л гэсэн үг дээ. Тэг хизээ нэг. 11 сард нээл дээ. 11 сард нээчих юм бол энэ 3 кино гуруула бууч заяа. За энэ 3 кино буучгууд араас нь орчих байгаа 2 кино зохиолж байгаа таарах юм бэ гэсэн. Эдгээр бол үсрээл 10 хүн. За тэгээд манай кинотой өрсөлдөх нэг ч кино байхгүй харин цүм их юм шүү. Угонч тэгвэл сайхан л да. Даанч өөр нэг ихтэй хэцүү байна. Яаж яах камер түрээслээд зардал ихсээд байх. За өөрөө бол яа тийм тэгэл хүүгийн төлөөл болчих шүү дээ. Сүүлийн 2 сар иргэн төлөлт хийгдэг үү? Хүүгийн төлнө гэдэг бодлаа л да. Төш. Чи итэг зээлцээ. Хөрөнсэй. Уг нь гайгүй те. Өшнаа өрий чин тэр банк бус санхүүгийн байгууллага руу шилжүүлчих яага болтгүй юм бэ? Сайн манаа нэг ах банкнд 470 тавьчиад алдах гээд байна гээд шилжүүлсэн зүгээр л хэрэгжил шин. Тийм үү?
Ээ. Болохгүй л дэгдэм лөө. Хүүний дуусан. Үсрээл 3 биш дээ. Тэр үе зураг авалт дуусчихна. За хоёулаа монтажн дөрөв уднаа. Хонжинж ялцуулалаа шүү дээ. Чи сайн бодож үзээ. Энэ сайн ахт өөрөө ярий. За. За юу болж ирэх вэ? Юу нэ? Юу болж байна? Явуулчлаа. За чи сайн л яа. Наашлуулна. Наашлуулсан. Явуулсан байна. Алло. Минийхөө. Чи гэдэг чи одоо юу үрдүүлж авчих гээд байгаа билээ. Шалгоо. За. Хоёул амдан. За. Иргэний үнэлэхийн хуулбар байна. Дотроо баталгаажуулсан. Хорооны тодорхойлолт байна. Миний ажлын тодорхойлолт. Зөв. Нийгмийн даатгалын дэвтэр. Тэгээд хөдөлмөрийн гэрээний хуулбар байна. Үгүй. Үгүй. Санхлыг чинь одоо чинь энэ авах гэж байгаа байрныхаа зээлийн гэрээ бас өрхийн гишүүдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө эзэм биш дүүгүй юу гэсэн лавлгааг улсын бүртгэлийн газраас авах үлдээд байгаа юм шүү дээ. Тэгээд босноо. Тий. Тэгвэл аль руу явах вэ? За ерөөсөө улсын бүртгэлийн газар руу ихтэй явдаг. За. Аваа. Оо. 30% төлсөн баримт байхгүй шүү дээ. Юу 30%? Оо. Нэрэн тийм шүү дээ. За миний хоёр хүү болгоомжтой яваарай. Би өөрөө явж чадсан дөө. За чи боломжтой байгаа шүү та. Алив ээ чи. Айгу энэ дүү. Жохон турцхай та. Эм тарианаас болсон байлгүй дээ. Алив ээ. Өөрийгөө ч бэртээч идэг. Өөрөө л бусдыг ч хүнд байдалд оруулж идэг. Ээж одоо юу яриад байгаа юм те? Ямар ч хүн ямар ч нийгэмд өөрийн гэсэн хариуцлага үүрж өгөх ёстой байдаг байхгүй юу? Ер нь тэр хүүхэд буруу байгаа шүү. Жолоо өрнө гэж асар том хариуцлага. Билээ хүн явж харахгүй мөрөгжил байдаг. Тийм шүү дээ. Миний хоёр хүү ингэж ярьж болохгүй. Жолооч нь ч явж байгаа ч гэсэн хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ хараа. Яг улаан гэрэл асан гутал гүйсэн байгаа юм да. Улаан гэрлэр үү? Тий. Тэгвэл ээж ингэж хэлэх нь зөв шүү дээ. Сарнаад ч гэсэн тэгвэл баггүй буруу байгаа л юм байна. Хэдхэн секунд хүлээж байгаа л гэрлээрээ гарахгүй. Юундаа яардгийг? Ер нь манай Монгол оронд ер нь хариуцлага хүлээдэг хүн гэж ер нь байна уу байхгүй нь? Ийм хэцүү цаг үед ер нь Одоо өөр юм ярья. Та нэг ингэж эхлэхээрээ дуустгүй шүү. За. Ээж би явлаа. Ажил ихтэй байна. Миний хүү хоол идчихэд явахгүй юу? Өө амжихгүй. Зөндөө ажилтай. За. Сайн бацгаана. Сайнаа сарнаа. Сайн. За чи хинг гихчв. Би сонсогч чойчоо. Сонсогч. За. Тавайстэй. За. Чи яаж чул авсан юм? Би ярин чаваг эмцэн гэхээр нь төрчүүлээ аваад өрөөд ирлээ. Би энэ зүгээр үсттэй. Зүгээр. Байна. Хүн байна ээж. Оо. Миний хүү юу? Миний хүү яасан ийм дугаартай болсон юм уу? Гүй хүний утаснаас ярьж байна. Та сайн уу ээж? Ээж нь сайн. Ажил дээрээ л байж. Миний хүү.
Миний хөө гэр орондоо ирэлтэй. Ээж нь хүүдээ санаа зовлох юм. Зүгээрээ ээжээ. Би та наргүйгээр амьдрч чадна. Тэгээд ч ямар жоох хөхтэй байгаа ш. Би тань руу хаяа ярьж байна гэдгийг л хэлчихсэн. Миний хөө ээж дээр ярьж хоол идэхгүй юм уу? За. Дараа ирээ ээжээ за. Байна уу? Энхватра. Өнөөдөр зураг авалтгүй үсттэй. Хаана исэн? Студио матаж ирэдээ. Чамайг ярих юм болов гэд зөндөө хүлээлээ. Би чамайг ярьж яах гэж. Чи надад хайртай үсттэй. Чи нэг л юм ойлго заяа. Чи өтөр би биэндээ хайртай болохоор тэгж удаагүй. Дээрээс нь чи л дуртайгаа болохоос би чамтай хамт байна гэж юусоо яриаггүй. Баги чамайг бодоогүй мөч надад байхгүй. Чиний хойноос үхэн хатангүйдэг зүгээр л нэг цаг зургийн хүүхнүүдийн нэг нь би байх л та. Чиний хувьд би хинч биш байж болно. Гэхдээ чи миний хувьд миний бүх зүйл минь юм шүү. Сингээ. За би одох. Хөөжөртэй байх чи. Чи тэр амжих уу? Харин 20 хэдэн хүний лаад байна. Одоо яах вэ? Ерөөсөө хоёлаа миний машинд гадаа хүлээж явах уу? Тэгээд орлоо. Одоо яах вэ тэгээд яаж хийж байгаа тэр нэг бичиг баримтын бүтээхэнд бүтээчлээ л дээ. Одоо нэг ганцхан юм үлдээд байдаг. Юу тэр вэ? Өрдчихсэн төлбөрөө. Одоо тэр нь хэдэн төгрөг болох юм бол тоо? За чинь юу Өрдчилгээ 30% гэдэг чинь 15 сая төгрөг л. Өөх. Тий. Анчиэстэ чанга гэдэг байх хөөс. Харин тэгээд яаж шүү. Харагдуулдаг юм билээ л гэж бодох юм. Тэгтээ уг нь надад ч нэг арга байх ч байна л та. Ямар арга? Гохош чи эртэд нөгөө нямхөө багш хичээл дээр хийж ирснийг санаж байна уу? Юу лээ? Жижиг бизнест орон зай зөндөн байдаг гэж. За тий. Харин тий. За тий. Тэгээд л одоо юу хэмдэ авах уу ч нэг л аргаан барахтаалаг өөрийнхөө дөнгөр чаддаг юмар л нэг 5 төгрөг олъё л гэж бодоод байна. Тэгтээ бас сайн шийдэг байна уу? Шийдэж чадах юм юу тий. Эцэн тэгээд юу байх вэ? Ээлтгэл тавина ах. Ээлтгэлээ. Нөгөө бүхийн өргөнд нэг олон улсууд цуглуулчаад урнаар яриад байдаг үү? Одоо бараг л тийм юм л да. Гэхдээ та ч одоо юу тухай ярих болж байна? Яг уу? Яаж баяжих вэ гэсэн сэдвэрэл. Харин та. Наадах чинь чарны ёстой нэг сонирхолтой сэдв биш үү? Харин би болно гэж бодох юм. Хөөш. Өө нөгөө очром чинь
төгссөн биш байгаа. Арай болоогүй хаа. Гэхдээ ингэж чи ч одоо энэ рүү орж очилж юу л бүтээх гэдэг голыг дэнч одоо. Би танд яриад байсан шүү дээ яагаад. За. Нэг 5-3 төгрөг хадгалуулж байгаа маа гэд. Дэвтэр авсан гэд үзүүлээд байгаа үгүй. Гэхдээ тэрийг л одоо хийх гэж явж байгаа тэрэн. Чи ноочрных нь хий яана. Тэгнэ. Яах ч яг дахиад мөнгө авахлахаар дахиад очил. Тэгэл бодлоо. Заримдаа дими чим хийчихвөө ч гэж бодох шиг. Гөөш. Чи одоо ингэж хамаг цагаан гарч жоохоо чам тэр картн дээр ирсэн юм шүү. Карта. Бочи юм бэ? Чи боддоо. За мөнгө хийхэд бол мэдээж болоо очирлаа. За тий. За авахж бас харин ч учиртай. Гүтэж яах чинь харгаж чинь мөнгөний тэр ATM гэсэн газруудад газар сайгүй байж идэг үстэй. За тий. Тэр нь тийм үстэй. Тэгээ карт дахиад л одоо тэр энэ тэндэг гатаам гэдэг байгаа мөн үү? Атаам биш ээ. ATM гэж тийм чинь мөнгөний автомат машин гэсэн надад чинь англи үг шүү. ATM гэж. За. Тэгвэл би ч одоо дэвтрийн болоод ийм карт дахиад гарч солиулаа чи солиул. Бүр амар болчих. Тэр нь амар чи ингэж оочлоо тэгвэл нүд бүдэхгүй биш. Ястай ч. Би ер нь оочроо харчаад байгаа. За. Та сууж байгаарай мэдээ. Сайн байна уу та? Чи юм блэ? Яа тань руу нэг уцаар ирсэн. Таны нөгөө Canon 5X-ийн тоглоулъя гээд нэг мөнх ах ярьсан байх хэвээр. Ахын нэг хоёрын хооронд нэг тийм дөнгөж харагдаад 5 хүн удаа харагдаад өнгөдөг тийм жижиг юм тогломооргүй шүү. Нэрийн хор шүү. Танай кинод чинь тийм аятайхан бодлуулдаг тийм гол дүр байна уу? Юу л таахаа. Canon-ын зохиол угаасаа дандаа энэ залуу хүмүүс байгаа байхгүй. Тэр асуудал байхгүй шүү дээ. Ах нь бол өртөлийн мөчтэйгээ тулаад тэгээд та нарын хүмүүстэй гоё стилтэй хувцуудыг өмсөөл. Тэгэл босч шүү дээ. Яаха манай Canon бараг 90% тавьж байгаа байхгүй. Тэгээ одоо бараг дуусах гэж байгаа. Тэгээд тэр сүүлд нэг юм бодлуулдаг нөхрийн дүр байгаа байхгүй. Тэн дээр би яг таныг бүр амар сайн тохирно гэж бодоод байгаа байхгүй. 10 сая. Хидэ? За дүүг одоо 8 сая. Яаха 5 9 штэ. Та одоо зохиолоо уншиж үзээд тэгээд тохирохгүй шидэд дараа нь үнэ хэлдэг. За маргааш нөгөөдөр 2 шахаа зураг авчих. Ах нь бол одоо энэ шоу цэнгүүн тэгээд одоо эд цэнгүүний үе болсон. Нэг клипний ажлууд энэтэй. Аюу их завгүй байдаг шүү дээ. Маргааш нөгөөдөр 2 зав аргая. Дөө маргааш ирээ зураг авчих гэх үү. За заахаа. Тань руу бэргээ ол байр. Миний охин юу хийгээд байгаа юм те? Өрөө тооцож байна ээж минь. За тэр харж байна уу? Нөгөө сургалтын чи ач тус гарч байгаа нь энд те. Үгүй ээж. Сургалт энд ямар ч хамаагүй. Айгүй олон өөр гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгээд заримыг нь авснаа санахгүй байгаа. Худлаа яриад байгаа юм болов уу гэд сайн нэгтлэх хэрэгтэй байна. Чиний цалин чи ерөөсөө өрөндөө л явчихдаг шүү дээ.
Яг чимээгүй байл та нар ч. Яах гэдэг би явахгүй. Ахаа. Та одоо юу сүртэй юм бэ? Жохон байж байгаа дутахгүй бууч штэ. Ахаа, уучлуулагч ихээр буучнаа. Хоёр. Одоо буу гэж байна. Өөч. Би явахгүй гэж байна. Би одоо буулаа гэхдээ. Буу. Үе. Явдггүй гинөө. Тэ маяглаад байгаа тань зүгээр. За ах минь, мөнгөийг чинь нь штэ те. Бэлгээр түлэх үү? Бэлгийн замаар түлэх үү? За буугаач та тань. Юу вэ? Юу байдгийг? Юу байлаа? Юу яри? Яа, хоёр янз асуудагч цогдог байна ах ба. Янзгаа энэ үү? Хоёр буулдаа явах гэдэг байгаа. Тэр яг цагаар юм онгор юм. Юу шалаад байгаа ч. Та чанарыг мэдхгүй хэн байд юм бэ? Зайлштай та нар. Ихэд төмөр унцгаад юу сүртэй? Үнэн штэ. Чи яаж байгаа бэ? Чи яаж хүний өмч яага хурж байгаа чи? Үнэтэй би чи ямар амгаан төч юу вэ? Самж юу ямар хамаа байна? Та нар ингэж бүлгэж чи та нар ингэж Хамаад очиж. Бөмдөө дингийн юрэг ажлыг ихлээ. Зэмэлүүлдэг хаяа магтуулдаг энэ амьдрал гадна хатуур хөвч ухта уян зөөлөн байх юмаа арын шинэгтэй хоровогийн шалгуурт алдарч шантраагүй бол Азруу төштэй сансан бүхэндээ сайхан сэтгэлээр зорж явахд бүхий зүйл бүтнээ